Сайн байцгаана уу? Өнөөдөр 2020 онд гарсан Haikyuu анимныхаа 4-р бүлгийг оруулах гэж байна. 25 ангитай болохоор part 1 2 гээд 2 хуваагаад оруулъя. Та бүхэн маань лайк, subscribe дараад хонхоо хасаагаад дэмжээрэй. Баярлалаа. Ингээд аним руугаа орцгоё. Хината сургууль дээрээ ирэхэд сургуулийн хаанан дээр хаврын волейболын тэмцээнд оролцох эрэгтэйчүүдийн багт баяр хүргэе гэсэн байв. Шимизу Хинатаг дуудан өнөөдөр хэмжилт авна. Хичээлээ тараад хурдан ирээрэй гин. Кагаяма ирэн хинэн хамгийн өндөрт хүрэхээр бооцоо тавья гэхэд Хинатач зөвшөөрнө. Хинатаг өндрөө хэмжүүлэн гарч ирэхэд Ямагучи хэд болсон байна гэж асуув. Хинатач 164.2 см, 1.4 см өссөн гээд Ямагучигийнхыг асуухад 5 мм өсөөд 180 см болсон гэв. Кагаямач гарч ирэн 181.9 см гэхэд Хината ялчглаа. Би 1 мм-ээр илүү өссөн гин. Гэтэл Цукишима гарч ирэн тагжгар юмнууд өндрөөр өрсөлдөж байна уу гин. Ямагучич 190 давчихжээ гэж баярлана. Манай хэд ч хаврын тэмцээний номонд бичигдэх довтлогооны хамгийн өндөр цэгээ үзэн үсэрцгэн. Цукишима 334 см, Нишиноя 302 см, Кагаяма өсрөн хэмжихэд 337 см болно. Одоогийн байдлаар хамгийн өндөр нүү гин. Дараагийнх нь Хината гэснээр Хинатач өсрөн хэмжиг үзэхэд 333 см байв. Сугаварач Асахи чамтай адилхан байна гэхэд Асахи ялагдахгүй дээ гин. Багш Жаран орж ирж бүгд цуглахад том мэдээтэй ирлээ. Кагаямад Японы үндэсний залуучуудын волейболын бэлтгэлд оролцох урилга ирсэн талаар хэлнэ. Бүгд л Япон гайхалтай юм аа гэцгэн. Залуучуудын гэхээр 19-с доош насны Японыг төлөөлөх шигшээ баг гэсэн үг үстэй. Гэтэл Хината би яах вэ гэхэд зөвхөн Кагаяма дуудагдсан гэв. Багш дахиад хэлэх зүйл байна. Бас 12 сарын ихээр Мияги мужийн чадварлаг 1-р ангийнхныг цуглуулсан бэлтгэл явагдана гэж Жозонжи ахлах сургуулийн Анабара сенсейгээс дуудлага ирсэн. Тэрэнд Цукишима дуудагдсан гэв. Хинатач дахиад л багшаа би гэхэд энд Цукишима ганцаараа дуудагдсан гэв. Кагаяма Хината руу харан түрүүлээд явлаа шүү гэхэд Хинатач атаархан уураа барьж чадна. Энэхүү бичлэгийг хийхэд хамтран ажилласан Rival Store-то баярлалаа. Энэхүү газар маань бүх төрлийн маус засдаг ба маусны даралт, скроллын эргэлт, grip type буюу илэгдэл гулгалтаас хамгаалах наалт, skate буюу гулгалт сайжруулах наалтнууд, гэх мэт дагалдах хэрэгслүүд байдаг ба энэхүү хаягуудаар нь ороод сонирхоорой. Баярлалаа. Кагаяма бэлтгэлийн бааз руу явах болно. Токиод ирэн дээд ангийнхныхаа бичиж өгсөн маршрутыг харан зогсно. Нөгөө хэд нь ч олж очиж чадсан болов уу гэж ярилцсан. Харин Ямагучи Хинатаг ирээгүй байна гэж гайхна. Энэ үед Шираторизава академийн зааланд Мияги мужийн чадварлаг 1-р ангийнхан цугларсан байв. Гэтэл тэр дунд Хинатач мөн ирчихсэн зогсож байв. Хариуцаж байгаа багш нь чи дуудагдаагүй биз дээ гэхэд Цукишима би түүнийг танихгүй хүн байна гэж бодон зогсно. Бус нь ч дуудагдаагүй байж ирсэн юм уу гэж ярьцгаана. Цукишима түүнээс ичин чи тэнийг юм уу яах гэж энд ирсэн юм гэж уурлана. Окей Хинататай уцаар ярин наана юу хийж байгаа юм гэж урлан орилно. Багш ч утсыг аван Хината хамаг чадлаараа хичээх, болчмгүй үйлдэл хийх хоёр тис өөр шүү гэхэд сандран уучлалтгүй. Хажууд нь байсан багш Такада сенсей ийдэг найрсаг харагддагч үнэндээ амар бололтой гэж бодно. Хината хүчтэй залуус цуглах бэлтгэлийн баазад би ч гэсэн ормоор байна. Тэднийг тэмцээнээс бусад үед ямар байдгийг яаж хүчтэй байгааг мэдмээр байна гэхэд тэглээгээд бусад хүмүүс төвөг удаж болохгүй гэв. Гэтэл Шираторизавагийн хөгшин дасгалжуулагч утсыг аван бөмбөг түүж өгөх хүүхэд нэгээр нэмэгдлээгээд хамаагүй гэв. Энэ үед Кагаяма бэлтгэл хийх газраа арай гэж олж ирэхэд араас нь нэг нөхөр Карасуно гэж Ушивакаг ялсан баг уу гэхэд Кагаяма Итачияма академийн Сакуса Киоми Японы шилдэг 3 товтлогчийн нэг гэж харна. Харин хөгшин дасгалжуулагч Кагаяма байхгүй бол чамд онцгороод байх юм байхгүй. Бөмбөг түүх таалагдахгүй байвал явж болно шүү гэв. Бүгд цуглан Японы үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Япон өндөр болон хүчний өмнө ялагддаг гэх яриа өнгөрсөн байна. Дэлхий дахинд өөрсдийгөө баталж харуулцгаа гин. Хинатач зааланд орж ирэн саад босонд бүгдээс нь уучлалт гуйгаад Карасуна ахлах сургуулийн 1-р анги Хината Шойо гэд өөрийгөө танилцуулна. Энгийн үе талбай дээр таарах дайснууд ч энд бол дайснууд биш. Бусдаасаа суралцсан улам сайжир гин. Хоорондоо 2-2-ороо харилцангаа танилцахаар болоход Хината ганцаараа үлдэнэ. Дараагийнх нь товтлогоо гэхэд Хината заа гэд гүүгээд очиход бөмбөг түүх хүмүүс наачин зогсохгүй гэв. Хинатач уучлаарай андуурчглаа гин. Орой болж бэлтгэл дуусаад тарцгааж байхад Хината хамтаа харилцсан зогсно. Цукишима түүн дээр явъя гэд ирэхэд Хината саад болсонд гэж хэлтэл Цукишима уучлалт энтер гуйх гэсний хэрэггүй. Чиний тэнэглэл ямар одоо л эхэлж байгаа биш. Бөмбөгөнд хүрч чадахгүй байгаа болохоор хэцүү байна уу? Бөмбөг түүхүүд чинь амжилт хүсье. Хаврын тэмцээний өмнөх чухал 5 өдөр ийм юм хийгээд байж байдаг гэв. Харин хөгшин дасгалжуулагч болчмгүй үйлдэл хийдэг хүүхдүүдэд дургүй биш ч шийдэмгий зоригтой байдлаа харуулсан ч бэлтгэлд оруулах бодол алгаа гэв. Ука Хинататай уулзсан яваад очивол бэлтгэлдээ оруулна гэж бодоо юу гэхэд урдаа байгаа хүмүүсээ яаж ийгээд гүйцэж очих хэрэгтэй гэж бодсон юм аа гин. Тэглээгээ төвөг бодож болохгүй. Өөрөө хөлнөөс нь зүгдээд дараа нь харамсах хэрэггүй шүү. Зөвхөн тэнд хийж чадхаар зүйлээ бодож ол. Бас бөмбөг түүх ажлыг басах хэрэггүй шүү гэж захина. Харин багш өндөрлөгт хүрэхийн тулд заавал доороос эхэлдэг. Аливаа зүйл сайжрахын тулд нэг нэгээр зохистой аргаар явах хэрэгтэй. Ингээд боллоо гин.
Танакач дараалал загнуулчих уу? Дайчи юу гэж байна гэхэд өглөө загинсан гэв. Дайчи би чамд бусдад битгий төвөг удаж бай гэж хэлдэг үстэй гэж ууралсан байв. Танакач түүнийг шоолон хідэн тусгай хөдөлгөөн сурчгаад иргэн. Бэлтгэл үргэлжлэн Хинатач бөмбөг түүх ажлаа хийж байтал гаднаас Шираторизавагийн 3 дугаар ангийнхан орж ирэх ба тэдний бэлтгэлийн тоглолтод туслахаар болсныг хэлнэ. Хинатач Ушивакатай бэлтгэлийн тоглолт гэж бодон баярлан харна. Улаан үст Карасунагийн 10 дугаар байна. Бут нэргээд өгнө гэтэл нэг нөхөр хажуунаас нь дахиад уух юм авчираад өгөөч гэхэд нөгөөх нь гайхаад үлдэнэ. Бэлтгэлийн тоглолт эхэлж Хината Онооны самбар дээр зогсно. Нэгдүгээр ангийнхан 14-25-аар хожигдсон уналт хийн. Улаан үст Хината дээр ирэн яагаад гарахгүй байгааг нь асуухад би сонгогдоогүй гэв. Тэгвэл яагаад энд байгаа юм гэхэд сайн дураараа ирсэн гэтэл түүнийг шоолон Ушивакад энэ галзуу золийг сонсож байна уу гэн. Ушивакач тэгээд юу хийж байгаа юм гэхэд хажуунаас нь талбайг дахиад нэг арчаарай гэснээр Хината гүгээд явна. Хината агуулгын өрөөнд орж ирэн Ушивакагийн чи тэгээд энд юу хийж байгаа юм? Кагаямагийн чи 3 жилийн турш юу хийж байсан юм? Цукушимагийн хаврын тэмцээний өмнөх чухал 5 хоног хөгшин дасгалжуулагчийн чамаас үнц нь мэдрэхгүй байна гэснийг мөн бусныхаа хэлсэн зүйлсийг бодон шаналн зогсно. Бэлтгэлийн тоглолт үргэлжилж Хината угаасан хувцас дэлгэж байх үедээ талбай дээрх тоглогчдын хөдөлгөөнийг анзаарч эхэлнэ. Ялангуяа либер тоглогчийн бөмбөг авах үеийн хөдөлгөөн нь газрын теннис тоглодог найзынх нь өмнө нь зааж өгч байсан split step гэх хөдөлгөөн байв. Нөгөө хүнээ бөмбөгөнд хүрэх үед хөлөө газраас хэсэгхэн холдуулан хөлийн хөдөлгөөнөө шинчилж эхний алхмаа хийх гээд бөмбөг даган хөдөлж бөмбөгөнд оногдсон ч баяртай байв. Үргэлжлүүлэн бусад тоглогчдын хөдөлгөөнийг талбайн гаднаас ажиглана. Одоо хүртэл бөмбөг хөөж ирсэн ч талбай мэдээллээр дүүрэн байна гэж бодон зогсно. Өнөөдрөөс байрлаж эхлэх ба хөгшинч Хинатад хандан дуудагдаагүй хүнд хоол унтах газар байхгүй шүү гэв. Бэлтгэл дуусгаад Датакогийн 1-р ангийн холбогч бусдаасаа хамт бэлтгэл хийж өгөхийг гуйхад Кендайши туслахаар болж харин Хината бөмбөгийг нь түүж өгье гээд Гошики дээр очин сүн гэсэн шулуун довтлогоогоо харуулаач гээд түүнийг өнгөрөн оролцуулахаар болно. Хинаташ тэдний тоглолтыг харан нөгөө хөдөлгөөнөө оролдож үзэхээр бэлдэн зогсно. Бэлтгэл тарж Хинатагийн гидсэн дууран гэр хүртлээ тисэх хэрэгтэй. Өчигдөр тисэлгүй бүүргэр идчихсэн гэж бодон Укагийн ядарсан булчингаа хоол идэж нөхөх хэрэгтэй. Тэгж байж булчинтай болно гэж хэлж байсныг санан Укай руу залган юу идэх талаараа асуув. Эхлээд амины хүчилтэй спорт ундаа. Тэгээд уураг, хажуугаар нь нүүрс ус хэрэгтэй. Гадил юм уу 100% жүржин шүс. Тэгээд гэртээ хараад зөв хоол идээд бас сайн унд гин. Үлдсэн хэд манч Токонами ахлах сургуулийнхантай бэлтгэлийн тоглолтын 26-24-оор хожигдоход нөгөө баг нь нэг үе авчихлаа гэж баярлахад харин манай хэд талбайд 20 уналт хийцгэн. Нөгөө талд 1-р ангийнхны бэлтгэл дээр залуу дасгалжуулагч нь Хинатагийн хөдөлгөөн өөрчлөгдөж байгааг анзааран энэ чигээрээ давтсаар туршлагатай болно гэж харна. Кендайчи Хинатаг яагаад ингэж бүх зүйл хичээгээд байгааг асуухад би Кагаямаг давах болно. Гэхдээ тэр муу одоо Японы шилдэг залуучууд донд байгаа гэд уурлахад тэр ч сайн л да. Гэхдээ одоо бол хамраараа шороо идэж байгаа байхаа гэв. Энэ үед Кагаяма шилдэг тоглогч нартай бэлтгэх юм баяртай байгаа харагдана. Хинатаг харсан хэд тэр ганцаараа л тэмцээнд оролцож байгаа юм шиг байдалтай байна гэж ярилцсан. Харин Цукушима дургүй хүрмээр юм түүнийг харахаар хийхгүй бол болохгүй юм шиг санагдах юм гэж бодон Хината дээр ирээд хаалтын бэлтгэл хийе гин. Таньдаг хүн байхаар санаа амар байна гэхэд Кагаяма брокколи дугаар 1 билүү 2 билүү гэж бодно. Харин нөгөөх нь зуны бэлтгэл дээр ойртож чадаагүй юу бодож явдаг бол гэж санаа алдна. Гэтэл тэр хоёр дээр Сакуса ярин Шираторизава яагаад ялагдсан юм? Бакатоши муу тоглосон юм уу гэж асуухад хамгийн сайнаараа байх шиг байсан гэв. Тэгвэл яахаараа ялагддаг юм? Хэн нэгэн түүнийг зогсоосон юм уу гэхэд тийм ээ гэтэл тэр нь хин юм? Хэддүгээр анги юм гэж асуутал өөр нэг нөхөр ирэн энэ хитрхи сөрөг хүн болохоор гэхэд би сөрөг биш болгоомжтой хүн гин. Гэтэл Кагаяма Сакуса-сан жинхнээсээ тоглоогүй биз дээ гэхэд яасан гэтэл төсөөлж байснаас энгийн байхаар нь гэв. Нөгөөх нь шоолон инээхэд усанд орлоо гэд яваад өгнө. Маргааш нь бэлтгэл дээр Кагаямач довтлогчдтой ярилцсан холболтоо сайжруулна. Гэтэл цагаан устай нөхөр довтлогоо хийх ба бүгд л түүнийг харан өндөр юмаа гэж гайхан харцгаана. Цагаан уст Кагаяма дээр ирэн чи өмнө нь намайг харж байсан уу гэхэд энд ирээд анх удаа харсан гэв. Нөгөөх нь ч тэгвэл илүү айж бас гайхаач намайг харахаараа л гэсэн царай гаргаад байх юм. Хүмүүс миний өндрийг хараад бастагч тоглолтыг мань хараад айцгаадаг гэж орилоход айж байна гэв. Гэтэл хажуунаас нь та нарч хөгжилтэй юм а гэхэд Кагаяма 2 дугаар ангийн холбогч Мия Ацуму байна гэж харна. Нөгөөх нь Тобио Кун хит хитэн хурц үйлдэл хийсэн ч тоглолч нь дуулууртай хүүхдийн шиг юм а гэд Кагаямагийн дургуг хүргэн. Харин 1-р ангийнхан 2-ын эсрэг 2 тоглохоор болно. Хината тэдний тоглолтыг ажиглан зогсно. Дараагийн тоглолт 2 метртэй нөхөр гарч ирэх ба сайн тоглож чадахгүй байгаадаа гутран 2-ын эсрэг 2 хурдан дуусаасаа гэж бодсоор дуусгана. Хинатаг ус өгөөд явхад чи сонгогдсон дээр байсан юм гэд хэлчихнэ. Гэтэл Хината үгүй би ч гэсэн сонгогдсон бол дээр байсан юм. Энэ дуудаг хүмүүс бүгд өөр өөрсдийн давуу талтай сайн тоглогчд гэхэд би зүгээр л өндөр гэв. Хинатач юу яриад байгаа юм? Чадварыг хичээгээд сайжруулж болох ч өндрийг яаж чичээсэн сайжруулж чадахгүй. 2 м гэдэг чинь өөрөө гайхамшигтай зүйл гээд түүнд эхний бөмбөгийг аль болох өндөр дамжуулвал дараагийн химнэл амар болно гэв. Харин нөгөө талд Кагаяма Ацумугийн хэлсэн зүйлийг бодон уурлан зогсно. Хината тэдний тоглолтыг ажиглан хийх гэж буй үйлдэлүүдийг нь таамаглан зогсно. Сүүлийн өдргээд 3 дугаар ангийнхан дахин бэлтгэлийн тоглолт хийхээр ирцгэн. Хината Ушивака дээр очин бөмбөг авах талаар нь асуув.
Бусдаас нь ч мөн зөвлөгөө аван усаач зөн шалаач арчиж бөмбөгөнд гүйсээр Укай багш хоёр цөөхөн хоног үлдлээ. Тоглогчдоо ирэхээр жаахан ч гэсэн нөхөрсөг тоглолт хиймээр байна гэж ярилцсан. Японы үндэсний залуучуудын бэлтгэл дуусаж шигшээ багийн дасгалжуулагч бүгдэнд нь амжилт хүснэ. Тоглогчид ч хаврын тэмцээн дээр уулзцгаая гэж салцгаана. Манай хоёр сургууль дээрээ иргэн ирж бие бинийгээ харан юу ч ярилгүй шууд л клубын өрөө рүү уралдан гүйцэхэнэ. Кагаяма Хинатагаас энэ 5 өдөр юу хийснийг нь асуухад бөмбөг түүсэн гэв. Хоёулаа түлхүүргүй харилцах зураа Хината бэлтгэл дээрх хүмүүсээс Гошики Куниминаар сайн байсан, танаа сар бүр сэтгүүл дээр гардаг хүмүүсээр дүүрэн байсан уу гэхэд бяцхан авраг байсан. 170 см өндөртэй. Өмнө нь харж байгаагүй залуу. Бэлтгэлийн баас дээрх гишүүд дундч өөр төвшнийх байсан. Гол нь чамаас 100 дахин илүүгээд Хинатаг уурлуулна. Танакаш түлхүүртэй ирэн та хоёрт одоо ч хэрэлдэх зүйл байгаад л байгаа юм уу гин. Кагаяма чи өшөө өндөрт нисэж чаднаа гэв. Датакогийн дасгалжуулагч багийнханда дараа 7 хоногт нөхөрсөг тоглолттой болохоор бэлдээрээ гин. Тоглох баг нь Карасуно гэв. Манай хэд ч Кагаямагаас бэлтгэл нь ямар байсан талаар асууж Хинатаг арайч Токио явчихаагүй байх нэ гэж холцгоно. Дайчиг орж ирэхэд Хинатач асуудал тарьсандаа уучлалт гуйна. 2 дугаар ангийнхан хэд хоног чимээгүй байсан гэж ярилцсан. Харин Шимизу тэдний муудалцаж байгаагаас амар амгалан мэдэрч байна гин. Бүгд л давуултаа бэлдэн Киношита хөвөлтөд давуултхийн Нишиноёч авч чадалгүй алдахад Укай түүнийг дээрээс авахдаа тааруу гин. Дараа нь Ямагучи хөвөлтөд давуултхийн гадаа унана. Араас нь Кагаяма давуулт хийх ба Хината авах гэж оролдоод унахад бүгд гайхан харцгаана. Шимизу түүнийг хаяа хүний чадлаас давсан хөдөлгөөн хийдэгч сая бол энгийн байнга хийдэг мэдрэмж төрлөө гин. Бэлтгэл дуусахад манай хоёр довтлогоо бэлтгэхэр болон Дайчигаас дахиад жоохон гэж гуйна. Хинатаг илүү өндөр үсэрч довтуулах гэж ойлголцохгүй дахиад л муудалцсан. 3 дугаар ангийнхан ч манай хоёрыг дахиад жоохон гээд үлдсэн гэж ярилцсан. Асахи Кагаямаг эргэж ирснээсээ хойш жоохон баргаар царайлаад байх шиг байна гин. Хината довтлохоор үсрэхэд Кагаяма болохгүй байна гэж уурлан хөлийнхөө өлмийн дээр жингээ төвлөрүүлгэн. Дахин холбож Хината биеийн жин гүйлтийнхээ инерцээ өлмөндөө төвлөрүүлнэ гэд үсэртэл Дайчи цонхоор харьцгаа гэж ойрлон нөгөө хоёр нь ч тэднийг шолцгоно. Маргааш нь болж Ячи Хинатаг эргэж ирснээсээ хойш хаяа чимээгүй болцоод байгааг нь анзаарсан байв. Укайч Кагаяма санаа зовон бэлтгэлийн талаар асуухад дуулууртай гэж хэлүүлснээ хэлнэ. Укайч тэнд нилээн ширүүн нөхдүүд байжээ гэж бодон довтлогч зохиод амар холболтоос илүү сайн холболт гэж байхгүй. Өвгөн үргэлж тэгж хэлдэг. Чи тэгж чадаж байгаа болохоор тэр тал дээр эргэлзэх шаардлагагүй гин. Манай хэд ч удахгүй ирэх нэ гэж ярилцсан. Датакогийнх нь нөхөрсөг тоглолт хийхээр ирнэ. Кагаяма Цукушимаг Датакогийн холбогчтой тоглохдоо илүү өндрөөс зохиж байсан гэснийг сонсоод уурлан зогсон. Нөхөрсөг тоглолт эхэлж давуултыг Нишиноё аван Хината хурдан довтлогоо хийхээр гүйсэн ч Асахид холбон довтлогоо Датакогийн хананд хаалгуулна. Дараагийнхыг нь Хината довтлогоо хийн оноо болгоно. Цукушима хууран Дайчид холбон довтлсон ч хаалтанд хаалгуулна. Кагаяма Датакогийн хан дарамт болж байна гэж бодсон ч хүчрэх хүмүүс таалагдж байна гэж бодно. Оноо 17. Кагоны хаялтхийн Нишиноё босхон Кагаяма Асахид холбон болчихлоо гэсэн ч хаалгуулна. Кагаяма Асахигийн ямар нэгэн зүйл бодоод байгааг нь анзаарна. Датако хууралтхийн Нишиноё босгоход Кагаяма түүнийг саад болоод байна гэв. Бүгд л гайхацгаан. Нишиноё уурлан яасан гинэ гэхэд Кагаяма арын довтлогооны замд саад болоод байна гэв. Нишиноёч хийсэн үйлдэлээ бодон ойлголоо гэд явна. Оноо 16-14. Тоглолт үргэлжлэн Цукушимагийн довтлогоо амжилттай болно. Кагаяма саянх сайн байсан болов уу гэж бодоход Цукушима яасан хэлмээр юм байвал хилээч гэхэд дуугүй өнгөрөв. Харин Сугавара хэлвэл маргалдаад унах юм байж гэхэд Хината дургүй хүргэм зүйлс хилдэгч хэлэхгүй байх нь бүр хачин гэв. Кагаяма булангаас холбоход Кагоны яг л машин шиг юм. Тогтургүй байрлалаас ч өндөр юм уу? Нам биш, ойрхонч биш, холч биш. Хэр их бэлтгэл хийсэн юм бэ гэж харна. Танакаш довтлон хаалгуулна. Гэтэл гаднаас Датакогийн 3 дугаар ангийнхан дүү нараа дэмжихээр ирлээ гэд орж ирнэ. Шинэ багийн ахлагч нь та хэд нилээн завтай байгаа бололтой гин. Асахи дараалан хаалгуулснаар оноо 20-17 болоход Датакогийнхан тэд асуудалтай байх шиг байна. Ялчих юм биш үү гэж ярилцсан. Довтлохоогоор оноо алдан Цукушимаг дахиад үсэрсэнгүй гэхэд юундаа уралсан юм? Хааны би таагүй байгаа юм уу гэж үднэ. Асахигийн довтлогоо гадаа гарч холболт асуудалгүй байсан шүү гэхэд Кагаяма тэгвэл оноо аваач би сайн холбож байхад өшөө илүү оноо аав гэж уурлан бусд нь бүгд гайхан харцгаана. Цукушима удаан хараагүй хааны төрөх байна гэв. Кагаямач уучлаарай гэх гэтэл Хината хаан байлаа гэд буруу юм байгаа юм уу гин. Асахи хаалттай цагаа зөрүүлж зохих гэж оролдож байгаагаа хэлэхэд Танакач би ирмэгдүүлж зохихоо болохгүй. Дургуйч нь хүрсэн ч тэс гэв. 2 дугаар үе эхэлж Хината голоо ашиглаач айгаад байгаа юм уу гин. Багш гомдол мэдүүлэгч сайн хэлж байна шүү гэд инээлтэн. Кагаяма туршаад үзье гэд боход Цукушима зохиж чадалгүй зүрнэ. Нөгөө хэдэн ч түүнийг өөрийнх нь буруу байж магадгүй гэсэн бодол тээж явдаг байх. Дунд сургуулийн багийн гишүүн нь түүнд мэдрүүлсэн болохоор байх гэж ярилцсан. Цукушима довтлохоор өсөрч Кагаяма холбоход Укай өнөөдрийг хүртэл тэр довтлогчид тааруулж холбдог байсан. Харин одоо албаар өөрчилж цохих цэгийг нь дээшлүүлж байна гэж бодно. Цукушима зохин бөмбөг гадаа гарахад Кагаяма үсэрчихлээ гэд жуумалсан. Хината хаангой өөрийгөө бэлд шин талбай хаан төрлөө гэд альчуураар хийсэн малгай толгойд нь өглөнө. Укай асуудлаа давж гарч чадсан бололтой гэж харна. Тоглолт үргэлжлэн
Цукушимагийн давуулалт амжилттай болно. Окей, давуулт сайтай шинэ ахлагч өөр сайн давуулдаг хүмүүс гараад ирвэл тэд дийлдэхэ болох биз. Дараа жил хамгийн хэцүү өрсөлдөгч тэд байж магадгүй гин. Нэгдсэн довтлогоохийн Асахигийн давуулалт амжилттай болсноор 4-р үед Карасуно ялна. Окей, өнөөдрийг хүртэл Кагаяма холбож байх үед Хината бусадтайгаа хамт явдаггүй байсан гэж ярилцсан. Хината бусадтайгаа уусан нэгдсэн довтлогоо амжилттай болж эргээд дундуур нь гинт хурдан довтлогоо хийхэд Кагоны хөшөө зогсчихно. Цукушимад холбоход бөмбөгөнд хүрч чадлагүй алдна. Кагаяма өмнөх шигээ өгсөн шүү дээ гэхэд уучлаарай би машин эсвэл Хината бишээ гэв. Дараагийнхыг нь Танакад холбоход бөмбөг гадаа гарч өнөөдөр олигтой зогсонгүй гэж орлоно. Укайг босч ирэхэд Ямагучи дотроо одоо би биздээ гэж харан зогсдол. Укай тэрч найдвартай харагдаж байна шүү гэж бодсон ч Киношитог гаргана. Киношито хөвөлтөд давуултгийн оноо авна. Хоёр дахь давуулт нь гадаа унснаар алдна. Манай хоёр хурдан довтлогоо хийсэн ч Аоны хаалтхийн Нишиноё босоход бүгд зэрэгцсэн довтлогоо хийхээр урагшлана. Хинатаг төрүүлээд урагшлахад Кагоны хаахаар өсөртөл араас Асахи довтлон оноо авна. Танака давуултгийн Датака авахад сул бөмбөг ирж Асахи шууд зогсон ч Аоны хаачихна. Асахи мужийн шилдэг хан тэр үеэс илүү сайжирсан байгаа ч амар санагдахгүй байна гэж бодно. Нишиноё босхон дахин холболт ирэхэд 3 хүний хаалт ирж Асахи гарт нь ойлгон талбайгаас гарган оноо. Ингэснээр 25-21-ээр Карасуно ялна. Ийхүү тоглолт дуусаж Датакогийнхан хаврын тэмцээнд амжилт хүсээд явцгаана. Дайчигийн сэрүүлэг дугуйн сэрнэ. Хувцаслаад гарах гэтэл хайчих гэж байгааг нь асуухад клуб рүүгээ гэхэд өчигдөр тэмцээн чинь болоод дууссан биз дээ гин. Дайчи сандран зааландаа ирэхэд заалан сагсан бөмбөгийн заал болсон байв. Дайчи юу болоод байгааг ойлгохгүй гайхан толгой нэргэн зогсон. Дахин сэрүүлэг дуурах ба зүүдэлсэн байв. 3 дугаар ангийнхан цуглан шинэ оны эхний өдргээд хід орохоор явцгаана. Бүгд л хүслээ бодон залбирч хөв төргөө үзэхэр болоход Асахи муу гэд гараад ирвэл гутарнаа гэсэн ч нөгөө хэдэн зүгээр дээ гэснээр үздэл азгүй байх хандлагатай гэсэн байв. Нөгөө хоёр нь шоолж инээдлэхэд Асахи уурлан. Тэгээ та хоёрын юу юм гэхэд азтай гин. Дайчи ч өглөөний зүүдэндээ санаа зовн заалан дээр цонхоор нь хараад гар бөмбөгийн тор байгааг хараад санаа намар. Гэтэл хүмүүсийн дуугаар хартал багийнх нь тоглоцгоож байна. Юу хийж байгааг нь асуудал Хината хід орчход буцах замаараа иртэл бүгд байсан гэхэд Кагаяма гүйж байгаад ирсэн гин. Танака харин согтуу ихчээсээ зугтаад гэхэд Нишиноё өрсөлдөгч хайж яваад гэв. Дайчич та нар ямар тунаа загсуу хөдлөхгүй бол өгөх гээд байна уу? Явж амарцгаа гэд тарана. Маргааш нь болж Токио явах өдөр болно. Манай хэд Токиод ирэн Skytree байна гэж ойролцоохоо Дайчи зочид буудалд өмүүлээд байвдаа гэхэд ойлголоо гэд мухай царилцгаана. Окей багийнхандаа би бол гайхалтай гих бичлэг бэлдсэн байх ба манай хэдийн өөрсдийнх нь шилдэг тоглолтуудын бичлэг байв. Бүгд л баярлан хөөрцгөн. Дайчи багш дасгалжуулагч хоёртой уулзгаар явахдаа асуудал гаргахгүй гэж Эношитад захиж үлдээн. Гэтэл Кагаяма гүйчгээд ирэх гэхэд Хинатач бас хамт гүхээр болж Эношита болохгүй гэд зогсооно. Бид Токиод байна гэд Цукушимаг хамт явуулахаар болно. Манай хоёр гүйж Цукушима дугуйтаа явахаар болно. Намайг буцъя гэж хэлвэл шууд буцсан шүү. Хүний үг сонсохгүй бол нийтийн тээвэр явдаггүй газар орхиод явна. Угаасаа зочид буудлын байгаа газрыг мэдэхгүй биз дээ гин. Бүгд унтаж амарцгаан маргааш болж хаврын ахлах сургуулийн гар бөмбөгийн тэмцээн эхлэх өдөр болно. Манай хэд тэмцээн болох газар ирцгээхэд нэг нөхөр сайн уу Кагаяма гэд ирэхэд нөгөө хэд нь тэрэнд таньдаг хүн байдаг юм уу? Залуучуудын баазад хамт байсан байх гэж ярилцсан. Нишиноя тэр сэтгүүл дээр гарч байсан ахлах сургуулийн шилдэг либер Камори Мотая байна гэж бодно. Кагаяма Сакусаг асуухад тэр тэнд байна. Олон хүмүүсийн дунд байх дургүйг нь. Хинатач Бокутатай тааралтахад миний номер 1 шав байна. Торны наам цаана гарвал өршөөхгүй шүү гин. 3 дугаар ангийнхан дээрч Никомагийнхан ирж жинхэнэ Skytree харж чадвуу хөдөөний хэрээнүүдээ гэж шоглоно. Чанга гарагчаар тэмцээний нээлт болох гэж байгааг зарлана. Талбайд аврах шалгаруулах тэмцээний туг болон Японы төлөөлөл болсон 47 баг орж ирнэ. Манайд ойролцоо өөр зааланд бэлтгэл хийж байгаад тэмцээн болох газар руу явахаар болж Хинатаг угалгын өрөө орсон хойгоор нэг хүүхэд цүнхийг нь андуураад аваад явчихна. Шимизу Асахид үнэмлэхийг нь өгөөд энийг мартчих бол дотгошоо орж чадахгүй шүү гин. Энэ үед Хината цүнхээ солигдсныг мэдэх ба миний гутал байхгүй байна гэв. Ямагучи чамаг угалгын өрөө орох хооронд би анзаараагүй тэр үед л солигдчихлоо гэд уучлалт гуйна. Кагаяма ч утсаа яасан гэхэд цүнхэнд байгаа юм байна гэв. Ямагучи холбогдсон хүүхэд андуураад авч явсан ба бэлтгэл хийж байсан зааланд хүлээж бай гэснийг хэлв. Харин Шимизу очиж авахаар болно. Укай байнга тоглодог шалыг бодвол энтхийн шал нилээд халтардаг. Мөн халаалтаа сайн хийхийг сануулна. Бодсноос илүү яривхтай тааз байна. Энд анх удаа ирж байгаа болохоор гэрэл болон орон зайн баримжаанд дасах гэж цаг орох байх гэв. Шимизуч цүнхээ сольжхоод автобуснаас хоцорсон болохоор эргээд яаран гүйсээр тоглолт эхлэхээс өмнө амжин ирнэ. Карасуна ахлах сургуулийн эсрэг Цубакихара академийн тоглолт эхлэхээр болно. Эсрэг багийн дасгалжуулагч давуултаа ашиглан довтлогоог нь тарааж чадвал учир нь олдно. Бас 10 дугаараас нүдээ салгаж болохгүй шүү гин. Багийнх нь ч тэд Ширатори Заваг ялсан биздээ гэхэд тэгвэл Ширатори Заватай таарсан дээр байсан юм уу гэтэл бүгд үгүй гин. Тоглолт эхэлж Кагаяmaгийн давуулт гадаа гарна. Эсрэг баг холбогчийн урагшлах замд давуулт гаргана. Окей, хамгийн гол анхаарах тоглогч бол 4 дугаартай 190 см өндөртэй довтлогч. Аль болох хаалтан дээрээс цохиулахгүй байх хэрэгтэй гэсэн байв. Хината урагшгүй Кагаяма холбоход бөмбөг
зүрэн өнгөрнө. Багш сандрал болон анх удаа тоглож байгаа зааланд орон зайн баримжаа нь алдагдж байгаа байх гэж бодно. Кагаяма уучлалтгүй заснаа гэд Дайчид жаахан цаг хэрэгтэй байна гэв. Дахин Хинатад өгсөн холболт зөрөхөд араас Танака авч оноо болгоно. Асахигийн довтлогоо амжилттай болж араас нь Хинатад ирсэн холболт зөрсөн ч толгоогоороо мөргөн оноо авснаар 7-11 болно. Сэлгээгээр Ямагучи орж ирэн Эйсийн ардх хэсгийг онлон гаргатал давуулт хоёр тоглогчийн дунд очин довтлогоог нь хааснаар оноо авна. Дараагийн давуултыг арын тоглогч авч чадалгүй алдна. 3 дахь давуултыг хүлээн авч довтлогоогоо амжилттай болгон Ямагучигийн давуултыг зогсооно. Цукушимагийн довтлогоо амжилттай болсноор оноо 12-15 болоход Кагаяма бараг болчихлоо гэж бодон Хината руу харахад нөгөөх нь холбоодог гэсээр түүн рүү харж байна. Кагаяма нарийн тооцоолсон орон зай мэдрэмжээ тааруулан одоо яг таарсан гэснээр Хинатад холбон хурдан довтлогоо амжилттай болно. Мөн багийнхандаа удаан хүлээлгэсэн дуучлаарай гин. Энэ үед Ацуму тэдний тоглолтыг харан бэлтгэлийн бааз дээр байснаас царай нь өөрчлөгдөж амар юм бас тэр юу вэ гин. Манай хэд бүгд урагшлахад зөвхөн 10-д анхаарлаа хандуулж болохгүй гэж бодож байтал Кагаяма хаялт хийн оноо авна. Шимада холбогч давуулт хийсэн болохоор байрлал тогтворгүй гэж бодтол Кагаяма урагшихын холбож хурдан довтлогоогоор оноо ав. Эсрэг баг завсралга аван тасгалжуулагч нь бид 10-ыг зогсоох гэж ирээгүй. Хит их анхааруул тэдний хүссэнээр болно. Хөөргөөд довтол энгийн байцгаая гин. Багийнхан нь Карасуна урагшаа гэсэн давалгааг зогсоон шүү гэснээр Эйсийн довтлогоо нь амжилттай болно. Хината хоошоо орж Цукушима урд гарч ирснээр довтлогоо бүрт хүрч хамгаалалт сайжирна. Эсрэг багийн Эйс довтлогоор ирэхэд 3-ын хаалт хөндлөн зохих хэсгийг хаахад чулуун зохилт хийн. Гэтэл Хината бөмбөгөн дээр очино цээжиндээ зохиулаад унана. Бүгд гайхан харцгаана. Асахи хаялт хийснээр оноо авна. Арын довтлогоо гэснээр хаахаар үсрэхэд хууралт хийтэл дахин Хината очин мөрөндөө зохиулна. Дайчи босхон Танака буцаана. Бөмбөг иргэн ирж Кагаяма ихний хүрэлт болоход Цукушима холбон Асахи хаалтанд хүчтэй зохин гаргаснаар оноо авна. Тоглолт үргэлжилсээр оноо 23-21 болоход сэлгээгээр Киношита гарч ирэн хүлттэй давуулт хийсэн ч бөмбөг гадаа гарна. Үргэлжлүүлэн Танака оноо авснаар 24-22 болоход Кагаямагийн давуулт хийх ээлж болно. Давуулт тор давалгүй унана. Эсрэг бага сэлгээний давуулагч гарч ирэхэд манай хоёр надаас илүү сандарч байна гэж харна. Гэтэл давуултаа доороос зохих ба багийнхаа хүнийг дагддаад ихний үед хожигдно. 2 дугаар үе 14-12 болоход сэлгээний давуулагч нь дахин гарч ирнэ. Доороос маш хүчтэй давуулт хийн. Манай хэд таасны давуулт гэж харна. Дайчи дээрээс авах гэж оролцсон ч гэрэл гэлбэн алдчихна. Дараагийн давуулт Дайчи Асахи хоёрын дунд ирэн алдна. 3 дахьыг нь Асахи авсан ч Эйсэн довтлогоо хийн оноо авна. Дахин давуулахад Нишиноя хүлээн авч 14 дугаар бүгд урагшлаад ирлээ гэж бодон хөдөлж чадалгүй оноо алдна. Үргэлжлүүлэн Асахигийн давуултанд хүн хүрэлдгүй оноо болно. Зөрүүлээд эсрэг баг амжилттай хууралт хийн. Кагаяма Цукушима толботол хүрч чадалгүй өнгөрч Дайчи хатхан оноо авснаар 24-23 болно. Энэ үед талбай Цугавара орж ирэн давуулт хийн. Хоёр тал бөмбөг унгалгүй ээжлэн авсаар бөмбөг хаалтанд зохин хоош явхад Цугавара босхон Асахи араас зохин оноо авснаар 25-23-аар ялалт байгуулна. 2-3 дугаар ангийнхан өмнөх ахлагч нар дээрээ очин мэдлэн Дайчи 1-р ангийнхнаа дуудан тэдэнтэй танилцуулна. Намайг 1-р ангид байх үеийн ахлагч Тоширо сан, 2-р ангид байх үеийн Курокава сан. Миний өмнөх ахлагч гин. Кагаяма Хината хоёрын талаар асуухад холбогч нь Японы залуучуудын бэлтгэл дуудагдсан авьяастай нөхөр. Жижигхэн гэхэд хажуунаас нь Сугавара ирч хүчтэй бацаан гэтэл нөгөө талаас нь Асахи биеийн тамирын мангас гэхэд заримдаа нууцлаг нэгэн өмнөх ахлагч нь бусад сургуулиудын хувьд Карасуна тэгжил санагддаг байх. Дараа нь ч гэсэн ялаарай гэд явцгаан. Манай хэд хооллох зураа Никомагийн тоглолтыг үзэн сууцгаан. Никома довтлогоо бүрийг босгон эсрэг багийнх нь ядарсан байгаа Эйсийг нь Асахи харан зүдэрч байгаа бах таа гэж санаа зовно. Никома ч ялалт байгуулан 2 дугаар тоглолтод орох эрхээ авна. Завсарлахаар болж Хината подвалк авахар гарч ирнэ. Харин нөгөө талд Бокута том зааланд тогломоор байна гэд гоншгоноод байж байна. Багийнх нь ч дандаа л ингэж байдаг гэцгэн. Тоглолт үргэлжилсээр Акашич цаг нь боллоо гэд Бокутад энэ бол төв талбай. Нөгөө заал яалтч үгүй том хүн ихч тэнд 4-ний 1 нь л чамайг харна. Харин энд зөвхөн бид байна. Тийм болохоор бүгд чамайг харж байна. Бас шавчин үзэхээр ирсэн байна гэж хөөргөн. Хинатач подвалка барьчихсан зогсон. Бокутач тэрэнд нь хөөрчихсөн хүчтэй шулуун довтлогоо хийн оноо авна. Бокуроданы ч ялалт байгуулна. Хината Ямагучи хоёр гарч явахдаа Хината цагаан үсттэй харц тулгарна. Ямагучи танилчин юм уу гэхэд үгүй гэд огт танихгүй ч гэсэн харцаа салгавал ялагдана гэж бодно. Гэтэл хажуунаас нь Кагаяма Хошуми сан гэд мэдлэн нөгөө хоёртой залуучуудын баазад хамт байсан гэж танилцуулна. Хинатаг ямар байрлал дээр тоглолтгийг нь асуухад голын хаагч гэхэд муухай царайлна. Өндөрчин гэхэд 165 см гэтэл Ямагучи 1 см нэмчихлээ гин. Нөгөөх нь ч хамгийн өндөр цэгийг нь асуухад 333 см гэхэд ялчглаа гэд дотроо баярлана. Багийнх нь хүн ирж тоглолт эхлэх гэж байна гэд явна. Манай хэд Камамадагийн 5 дугаар айхтар нөхөр байна. Хошуми Коуре 169 см сая хаалтан дээрээс зогчглоо гэж ярилцсан. Хинатач өшөө ойроос хармаар байна гин. Түүний авалт, хаалт, довтлогоо, хууралт, мөн үсрэлттэй давуулт гэд бүгд л амжилттай юм аа гин. Хөдлөгчөд ч тал бүрийн авьяастай энэ л жинхэнэ бяцхан авраг гин. Хошуми дээр сурвалжлагч ирэн ярилцлага авна. Жижигхэн байх нь гар бөмбөгт сул талч гэсэн ямар ч боломжгүй гэсэн үг биш гэхийг нь Хината сонсон.
Хинатач босож ирэн энд ирсэндээ баяртай байна гэд нэмсэглэн. Гарч явахдаа Никомагийнхантай таарах ба хөдөөний хэрээнүүд байна. Холоос ирчихэд шууд харьцахаагүй ашгүй дээ гин. Бүгд уулзалдан ярилцаад маргааш ч гэсэн амьд үлдээрээгээд салцгаан. Ийхүү Haikyuu анимны маань 4-р бүлгийн эхний парт дуусаж байна. Дуустал нь үзсэнд маш их баярлалаа. Бичлэг маань таалагдсан бол лайк, subscribe дарж дэмжээрэй. Удахгүй дараагийн партаараа иргэн уулзъя. Хохоо асаагаад хүлээж байгаарай. Баяртай.